Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За сайн байцгаана уу? Hello. Өглөө, өдөр, орой минь гэдэг байгаа шүү дээ. Тийш үү. Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Өнөөдөр болохоор сэтгэл санаатай холбоотой юм ярих гэж бодоод өнөөдрийн ингээ хийж байна. Яа. За тэгээд энийг хийсэх болсон шалтгаанаа эхлээд хэлжүүл зүгээр ах. Тэгээд хүмүүс цаашаа юу сонсгоо expect хийх боломжтой болох юм болов уу гэж бодоод. Тэгээд ер нь одоо гадаадд амьдарч байгаа болохоор ч тэр юм уу ганцаараа яг их цагийг өнгөрөөж байгаа болохоор амар их юм боддог болчт юм лээ. Яг би угаасаа амар их юм боддог төрлийн юм болохоор ингээ бодлоо нэг амар ингээл зогсоож идэрч чаддгүй. Тэгээд гадаад тэрсэн чинь одоо нэг гэр бүл найз нөхдөсөө хоолойхоор ганцаараа илүү их юм бодоод байдаг болсон. Тэгээ тэр бодлоо ингээд зэгцэлж чадахгүй байх юм бол ингээд бодолтой бүр ингээд унаад ингээд сэтгэл санаа урлаг хэцүү болгоод тийм ороогдоод тэгээд идэг болсон. Тэгээд би ганцхан бас юм болов гэхээр бас биш. Одоо манай Монголд байгаа ч юм уу хамаагүй одоо хэдэн ч настай байсан хүн байсан хамаагүй. Ер нь ингээд сэтгэл санаа гэдэг зүйлийг бүгдээрээ л ингээд одоо сэтгэл санаагаар унаал тэгээл дээшлээл ингээд явж байгаа шүү дээ. Нэг амьдрал ерөөсөө ингээд нэг амьсгаа авах боломж олохгүй тасралтгүй ингээл шин даваанууд гарч ирээл тэгэл тэдрийг яаж ингээд эвтэйхэн аваад явах уу бас хүн болгон тийм амьдралын тийм түлхүүртэй нөгөө цааж хаалгыг байн онгоолгоод авчиэдэг тийм түлхүүр ахгүй үргэлж өөр түлхүүр ингээд ашиглаж гэжэдэг нэг тийм юм шиг надад санагдаад тий. Тэгээд хүн болгон адилхан ингээл унаал ингээл явж байгаа болохоор зөвхөн одоо бит хоёрын ингээд энэ ярих байгаа сэтгэл санааны сэдв зөвхөн гадаад амьдардаг хүмүүс зөвхөн биш цаашлаад одоо ажил амьдралаа бас зохицуулах явж байгаа бүх хүмүүст хэрэгтэй подкаст болох юм болов анги болох юм болов гэд энэ сэдвээр өнөөдөр ярихаа шийдлээ. Тэгээд би яг хоо энд ингээд ярих юмудаа бэлтгэсэн. Тэгээд минаг бас нөгөө одоо миний ярьж байгаа юм өөр нэг юм санагдуулдаг шүү дээ. Яг ингээд яг ярьж байгаа юмд нэг юм бодохгүй ч гэсэнтэй ярьж байгаа юм нэг өөр сэдв толгойд энийг нэг ярьчий та гэсэн тийм юм байх юм бол шууд намайг таслаад хамаагүй яриарай за. Тэг өөр тэгдэж шүү. Тэгээд би чамаас эхлээд нэг асууд юм уу гэж бодоод. За. Яагаад ингэж хүмүүс сэтгэл санаагаар унаад байгаа юм бол гэж боддог байдаг. Чиний хувьд бас яагаад ундаг вэ? Ер нь. Сэтгэл санаагаар унах бол зүгээр л natural course хаа. Зүгээр л байгалийн л болдог юм. Байнга инээгээд байна ч гэж бас юу ах уу тий. Сэтгэл санаагаар унах мянган шалтгаан байна л та. Тэрийг нь зүгээр юм хүндрүүлтэл нь байдаг л би тэр depression талаар айгүйх бодож исэн байхгүй юу. Өнгөрсөн жил мэл тэгэл яг ямар нэг асуудал яг үндсэн гол нэг асуудалтай тэрэн дээрээ амар их ингээд одоо чинь би ажилд орохгүй байвал ингээд тэр ажилд орох юмсан ингээд бодоод яваад байгаа бүр ингээд удаан хугацаанд бодсон ч юм уу те ингээд бүр амар deep бодоод тэгээ тэрнээсээ үүдээд бүх юмыг ингээд хэцүү буруу байна гэж хараад мараад эхэлчихдэг юм шиг санагцсан. Тэгэхээр нэг одоо асуудал гарч ирээд тэргээ бүр ингээд deep бодсоор байгаад бас бүх юмнуудыг ч гэсэн хэцүү хардаг болцсныг л тийм сэтгэл готрол. Depression чи сэтгэл готрол л нөө. Тийм шүү дээ сэтгэл готрол. Тийм тэгээд зүйлт их баха гэж бодож байна. Би болохоор бас яг одоо сэтгэл санаагаар унах сэтгэл готол хоёр бас тусдаа ойлголт юм шиг санагдаад. Угаасаа л өөрөө ойлголт л та зүгээр. Яг сэтгэл санааг ингээ унтсан үед нь нөгөө
давхад айгүй амархан байдаг. Аха. Тэр нь ингээд нөгөө нэг сэтгэл санаагаар гутралд орцсон хүмүүстэй харьцах юм бол ингээд өөрийгөө ингээд өөр юмар сатааруулаад ч юм уу найз нөхдөдтэйгоо ярилцаад ингээд шийдэж болоход арай амархан. Аха. Сэтгэл гутралд ингээд яг орцсон байх юм бол өөрөө тэр хүмүүстэй ярилцах хэдэр ямар ч хүсэлгүй болоод ингээд тэндээсээ гарахгүй ингээд хаалга хаачтай юм шиг санагддаг. Аха. Тэгэл өөрийнхөө нөгөө хийдэг байсан хобби ямар нэгэн одоо тэр олон юмнуудаа ингээд хийх ямар ч хүсэлгүй болоод Аха. тэгэл бус тайртай хүмүүсээсээ ингээл өөрөө ингээд салаал явчт юм болов. Би бол яг тэгдэг байхгүй юу? Сүүлийн одоо 10 жилийн хугацаанд бол зөндөө депрешнд орлоо. Аха. Тэгэд одоо болохоор юу эмчтэр одоо явж байгаа. Эмч гэхэд цааш одоо сэтгэл зүйчтэй явж байгаа. Тэгээд яг нөгөө англид нөгөө нэг сэтгэл зүйчээр ингээд авмаар байна гэд одоо сэтгэл готрол орцсноогоо ингээд хэмжүүлээ. Тэгээ өөрийгөө ингээд эфер хийгээд эмч олж болдог байхгүй юу? Монголын нөхцөлд болохоор ингээд сэтгэл зүйчдийн дээр яриг гэхээр айгүй төлбөр өндөртэй байд юм билээ. Одоо би энтхийн цалингаа тийшүү одоо шилжүүлэхэд л хүртэл надад үнэтэй санагдаж байгаа байхгүй юу? Ямар юм бэ? Одоо жишээлбэл учрлын нэг санал болгосон нэг сэтгэл зүйчийн юу чинь цагийн 250 мянга байхгүй юу? Тэгээ 25 настай гас дээш явах юм бол 250, тэрнээс бага авах юм бол 150 байсан баха. Тэгээ ингээд харахаар цагийн бохгүй. Тэгээд тэгэл инхээр бас сэтгэл санаагаа ингээд яг найзуудтай бас ярий гэхээр найзууд чинь бас адилхан өөрсдийнхөө амьдралаар ингээд явж байгаа болохоор яг 100% ингээд чамаа бас ойлгоход аюу хэцүү. Яг өмнө өөрсдийнх нь мэдэрчээдэг мэдэрч байгаагүй тийм мэдрэмж авах юм уу? Эсвэл яг тэр өөрийнхөө мэдэрчээсэн тэр юм лөө буцаж очихыг хүсэхгүй байгаа нэг тийм хүмүүс жоохон юм avoid хийгээд ч юм уу. Яг ингээд нөгөө хэрэгтэй үгийг нь бас хэлж чаддаггүй гэх юм уу? Тэгээд ингээд өвцгээр зүгээр сэтгэл готрал, сэтгэл санаа гэдэг бол зүйл бидэрт ингээд амьдрал өдөр болгон л амар ингээд бидний ингээд ирээдүйн төлөвлөгөөнд хүртэл ингээд нөлөөлж яддаг айгу чухал юм байгаа байхгүй юу? Тэгээд дэлхийн нөгөө нэг эрүүл мэндийн байгууллагаас жил болгоны 10 сарын 10-нд нөгөө нэг World Health Day гэдэг. Mental Health Day юу? Тий. Тэгэнгүүт одоо яагаад энийг ингээд тэмдэглэж болсон бэ гэхээр одоо ихэнх одоо хүмүүс сэтгэл готролд орсон гэдгийг өөрсдөө ч мэдтгүү. Тэгээ тэрийг таньж ч мэдтгүү. Тэгээд анханасаа тэрнээс нэг мэдээлэл аваагүй болохоор ингээд нөгөө тэрийгээ яаж бас удирдахаа мэдхгүй, хаанаас зөвлөгөө авахаа мэдхгүй ингээд тэгээ өөрсдөө нэг өдөр тутамдаа хийх юмдаа сатууруулаад явж идэг юм шиг санагдаад тий. Монголын одоо нөгөө ихэнх хүмүүс одоо найзууд маань одоо шоодох амар дуртай болсон байдаг. Тэгээд би яг ингээ харахаар ингээд хэрэг яг ингээд амьдрал амар хайртай ингээл зүгээр л илүү дутуу юм бодохгүй хүсдэггүй ингээд хүн л ингээд одоо амьдрал амар хайртай тэгээд амьдрах дуртай хүн болгонтой ингээ ярих дуртай юм байна өөрийгөө нөгөө нэг ил ингээ байлгах тийм боломжгүй байгаа үед зүгээр л ганцаараа найзуудтайгаа ингээд гоё байгаа үед дээр гараад оройн ингээд амар гараад ингээд тэгэх юм бол ярих шаардлагагүй штэ ингээд амар асуудлаа яриад ингээд тах шаардлагагүй зүгээр л моменттэй байхыг хүсээд бас их гарах дуртай гэдэм боллоо гэж бас бодсон. Чи ер нь яаж стрессээ ерөнхийдөө зохицуулдаг вэ өөрийнхөө хэмжээнд? Тийм би болохоор стрессээ одоогийн мэдлэр бол жимд аягүйх явж байгаа. Яалч нөгөө стресс гэдэг чинь нэг юм энерги байгаад байгаа штэ нэг хурцсан бодол гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудаар ямар нэгэн аргаар ингээд тавьж явуулах, релиз хийх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд жимд явах бол үнэхээр гоё болдог. Одоо тэр нөгөө биенийхээ хүчийг шууд ингээд нөгөө жим рүү гаргачаар хөлс мөс гараал те ингээд сэтгэл гойлчдаг байхгүй юу? Яалч гойлдог. Тэгээд бас жим явмааргүй үед байна шүү дээ. Үнэхээр басмааргүй үед байна. Ойрын үед амирх зураг зурж байгаа.
Аха. Тэгээд зураг зурхаар бас ингээд яг нөгөө нэг толгойд дэх бодогдоод бодлоо бүгднийг ингээд зогсоогоод зөвхөн зурагтаа анхаарч байгаа учраас бас айгүй гоё тийм медитейшн шиг юм болдог юм байл л дээ. Мгм. Тэгээд Гараа одоогийн ажиллаж бодлоор байдаг болохоор тий. Тэгээ тий. бас ингэж сонсч байсан нөгөө гараараа ажил хийдэг хүмүүс ихвчлэн аюу happy байх гэдэг гэж сонсч байсан шүү. Оо тийм Нөгөө бах тийм бах. механик ч юм уу за мэдхгүй байна. Ингээд гар нь ингэж их ажилтдаг одоо баримл зармил ч юм уу тий. Тэр нь ингээд хүнд ажиглалын гормон өгдөг гэж би нэг уншижсэн санагтаад байх юм. Тэгтээ буруучж магадгүй. Тийм болохоор хүмүүс ийм гараараа хийсэн иймэрхүү юмнууд айгу стресс тайлт юм шиг санагтаад байдаг шүү дээ. Тэгэл нөгөө спорт гэдэг чинь бас нөгөө гар ашиглагдаж байгаа. Тэгэл тийм болов гэж утсан. Тэгээд би бас нэг жоохон судалгаа хийсэн. За. Ер нь сэтгэл готрлолоор жилд 700 мянган хүн нас ордог гэж байна. Жилдээ. That's like almost сая хүн. Oh my god. Тий. Тэгээд энэ бол нөгөө нэг маш өндөр тоо штэ одоо монгол хүний тоотой харьцуулаад үзээ л та энэ ч одоо. Тэгээд үзэхэд л маш их тоо. Тэгээд албан бус тоогоор нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоогоор албан бус гэх юм уу одоо яг ийм судалгааг нь би яг уншаагүй. Гэхдээ яг сайтн дээрх мэдээлэлээс харах юм бол дэлхийн хүн амын 5% нь сэтгэл готрол орсон явж идэг гинэ. Оо. Тэгэхээр айгу бага шүү хүний нэг хүн гэж байгаа байхгүй. Харин тийм. Гэхдээ тэр чинь бас нөгөө яг бүгдийг хэмжиж үзээд ингэж явж байна гэсэн үг бас биш шүү. Тэгэхээр ингээд яг яаж хэмжээд байгаа нь бас ойлгомжгүй. Тэгээ ихэнх хүмүүс ч бас өөрөө нөгөө сэтгэл готрол орсон гэдгээ өөрсдөө мэдэхгүй, тусламж авахад хангалттай бас санхүүгүй байхгүй. Иймэр хүмүүс ахаар одоо таагаад байна уугүй юу гэж л. Яа. Аха. Тэгээ Монголын хувьд гэхдээ бас тэр нэг өндөр байдаг юм байлээ. Оо тийм үү те? Тий. Би уг нэг юм хадгалсан байсан юм. Гэхдээ тэрийг устгachиж. Тэрийг тийм хаа. Аха. Амьдрах орчин машныг бодоод үзэхэд те. Тий. Нөгөө 2000 санаж байгаагаар болохоор 2003 оны хувьд одоо амиа хорлолтын тоог харсан чинь тэр 3 онд л 3.3% байсан гэж байгаа байхгүй юу? Тухайн насны бүлэгт. Гэхдээ тэр аюу жоохон насны бүлэг байсан заяа. 7-оос 13 нас байсан баха. За. Тэр одоо 2019 оны хувьд 11% болоод өссөн гэж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад өссөн шалтгааны нь бол тайлбарлаж арай бичээгүй байсан. Гэхдээ зүгээр миний бодлоор бол бас нөгөө интернет дээр хөгжихийн ирээр ингээд юу болохгүй хүмүүс одоо яаж өөртөө хүмүүс харьцуул болохгүй эсвэл болох хэвээр вэ? Одоо тэр юмнуудаа өмнөхийг бодвол харцсангуу ингээд нөгөө мэдээл авахад арай амархан болцсон юм болов уу гэж бодсон. Тэгээд нөгөө өөрийнхөө ингээд амьдралтай харьцуулж үзэхээр ингээл өөр нь амьдрал нь жоохон ингээл улам таалагдахгүй ингээл өмнө нь болохоор илэрхэд дал хэлбэрээр л байдаг байсан юм шүү. Тэгэл ингээл харахаар ёо сэтгэл санаа гэдэг зүйл бол бас тийм амар ингээд одоо нөгөө яа би амар депрессэд яваад байгаа гэдэг нэг тэр юм биш. Их дал хэлбэрээр ингээд хүмүүс зовоод яваад идэг юм шиг санагдсан. Яа. Тэгээд тэгээ би ер нь чи тэгтээ нэг ийм мэдэрчээсэн. Би нэг ийм подкаст дээр уншижсэн байхгүй юу? Уншижсэн нэ, үзчихсэн, сонсчихсэн чинь нэг их чи нэг ярьсан юм надад одоо хүртэл амар бодогдоод идэх байхгүй юу? За. Тэгээ энэ сэдвээр гэхдээ ярихаас өмнө эхлээд ер нь асууя. Чи ингээд ямар нэгэн social situation заяа. За найзуудын групп ч юм уу одоо ямар нэгэн шинэ ажилд ингээл ороод ч юм уу эсвэл шинэ оронд очиод ингээд яхад чи тэнд байх ёсгүй хүн шиг тийм мэдрэмж мэдэрчээсэн үү? Тийм, тэгдэг шүү дээ. Анхандаа бол дандаа л тэгдэг шүү дээ. Тийм тий. Тэгээд тех бүрд ингээд тийм биш юм байна штэ гэж бодож ирсэн үү? Одоо эсвэл заримдаа тийм л юм байна. Тэгтээ одоо яах вэ гэж бодож ирсэн үү? Одоо таарахгүй нөхцөлтэй адил орчлоо гэл тэгэхээр тэрэн дээрсэн үү? Эсвэл одоо ингээд
тэрийгээ зүгээр уусаа таарахгүйгаа мэдчихээн. Тэгэл окей яах вэ гэд хаях уу. Тийм ер нь л ихэнхдээ ажил гэдэг юм уу эсвэл нөө их шинэ газар руу явж мавхаар болвол эхэндээ ийм хэцүү байгаа даа гэдгийг мэддэг. Эхэндээ угаасаа хэцүү байна гэдгийг мэдэж өөртөө нөгөө нэг тэгэж хүлээлт тавьж явдаг болохоор арай гайгүй байдаг. Тэгээд цаг хугацаа өнгөрсний дараа ингээд тасаад гайгүй болчихно гэдгийг мэддэг. Найз нөхдийн хүрээллийн хувьд бол мэдгүй би нэг амар яаж байгаа. Зөв таарахгүй юм шиг болгоод найз нөхөд мөхт ч юм бол шал ондооштой хараад надтай vibe нийлэхгүй юу? Миний сонирхдаг юм сонирхдаг юм. Тэгээ ингээд зүгээр ганц хоёр уулзаал тэгээд ярьж үзээл тэ таарахгүй болвол тэгэл за бай гээл. Холтоо. Тэгэл явдаг та. Бид нар нөгөө нэг нийгмээсээ нийгмийн нэг бид нар өөрсдөө нийгмийн амьтад болохоор ш тэр юм уу? Нэг хувьдаа ингээд харахаараа за ийм хүн ийм байх хэрэгтэй байна гэд нэг юм бодцдаг. Тэгээд тэндээс нь өөрөө жоохон зөрөөд эхлэхээр ингээд бас өөрт нь нэг юм тэр газарт багтахгүй юм шиг нэг тийм санагдах юм тэр сөрчт юм шиг надад санагдаад. Тэгэл ер нь л өөрөө тэгэл ажралтай байвал заавал ингээл нөгөө нэг юмд хүчлээд авахгүй л дээ. Гэхдээ ингээд бидний нөгөө хэрэгцээнд ялч хэрэгтэй байгаад байдаг. Одоо нийгмийн харилцаа гэх юм уу? Одоо бусдаа ингээд гоё харилцаатай байх хэрэгцээ. Тэгэл хийж байгаа ажилласаа нөгөө нэг тэрэндээ хичээгээд нөгөө урамшуулал авч байгаа тэр нөгөө үгээр ч юм уу те авч байгаа тэр нэг мэдрэмж тэр бидний нөгөө нэг юм mental health гэдэг зүйл маш өндөр нөгөө нэг үүргийг гүйцэтгэж байдаг юм шиг санагддаг. За анхны хэрэгцээгээ ингээл бид нар уусаа хоол хүнсээрээ ингээл агаар амьсгал юугаар авчиж байгаа ч гэсэн те яг юм хувийн одоо зүйлээсээ ингээ хийх дуртай хийж байгаа зүйлээсээ ингээд enjoyment-тэй гоё мэдрэмжийг авахын тулд ялцчгүй ингээд шинэ орон зайд ингээд очиж ч юм уу ингээд өөрийгөө сорж дурчиж л тийм өмнө нөгөө хүлээж байгаа авж байгаагүй мэдрэмжээ ингээд авч тэр нь ингээд нөгөө шинэ юм орчинд очиж шинэ ингээд юмнаас үүсэж тэр нь ингээд улам ингээд гой санагдахгүй бол ингээд нэг юма байнга аваадахаас үлдээ үзчихсэн шүү дээ. Нэг тэгч тийм шиг надад санагдаад. Тэгээ ямар ч тач тэр нөгөө нэг подкаст нь юу гэжсэн бэ гэхээр ер нь бол хаач авсан. Чир одоо тэнд багтахгүй байх та гэж бодсон тэр бодлоо баттгах гээд байдсан шүү дээ одоо за энэ ингээд намайг одоо юу хчэндээ бус хүмүүс ингээд бодчих те миний эсвэл царай ингээд нэг л бах амар сонирн бай миний өмсөн хувцас ингээд нэг юм бах шиг байна энэ хүн ингэж бодож байгаа одоо ч юм уу тэгж боддоод иймэр менталитет авах юм бол угаасаа л answer нь яг л адилхан байна гэсэн байхгүй юу яг чи угаасаа л тохирохгүй гэдэг юм тэнд тохирохгүй гэдэг чинь тэр бүх хүмүүс батлаад өгчин хүмүүс одоо тэр situation бүх юм гол нь тэгэж хандахгүйгээр яг өөрөө ингээд би одоо яг ямар хүн юм те би одоо жишээлбэл одоо би ийм сайн чанартай би ийм муу чанартай тэгээ би сайн чанаруудыг чинь одоо нөгөө хүмүүс ирээл ингээл чиний дээр сайн чи одоо нөгөө нэг юу биш те сайн чанар биш гэд ингээд бодлонгууд чи ядаж л эргүүлээд хэлэх юм үхтэй байвал хүн ингээд яг өөрийгөө хинбэ гэдгийг мэдсэн байгаа байхгүй. Бид нар ингээл одоо амар олон хүмүүстэй ингээл харилцаж яваал шинэ газар очиод ингээл амьдрал ингээл янгууд бидний нөгөө өмнө ингээд нөгөө нэг social situation ороход нөгөө тасцсан байсан тэр юмнууд нь бүхэлдээ ингээд өөрчлөлтөд ирэнгүүт дахиад шинэ стандартыг бий болох хэрэгтэй. Одоо тэгэл яг тэр нь яг миний бүх амьдрал ингээд гарч ирээд байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо ингээл шинэ оронд ирсэн ингээд амьдрангууд миний ингээд царай Аз царайтай. Тэгээд им дийлэнх нь одоо им гадаад одоо бидний хувьд бол гадаад штэ Монголд одоо Аз царайтай хүмүүс их хвчлэн голтой байдаг. Яг им одоо хар эсвэл одоо цагаан хүмүүс бол байхгүй аюу цөөхөн байдаг.
Бид нар нормал бидний нормал болохоор тийм байсан чинь энд ингээд ирэнгүүт би нормал биш нь болоод. Тэгэл ингээл одоо миний акцент ч юм уу те одоо яг би хизээч одоо ихний англи хэллийг амар ингээл сайн сураал ингэсэн ч гэсэн сурсан ч гэсэн те хизээч акцентын дуурайж чадахгүй байхгүй юу? Яг тэр хүмүүсийн акцент одоо тэр амин хүмүүсийн харж байгаа өнцөг тэр юмнууд нь ингээл намайг амар ингээд айлгаадсан байхгүй. Миний ингээд ийм хизээч мэдэрч байгаагүй тийм одоо бодож байгаагүй бодлуудыг амар их гаргаал. Тэгэл би тэр дунд нь ингээд миний өмнө бодож исэн буруу болж таарад. Тэгэл тэр бодлоо дахиж өөрчлөх хэрэгтэй болоод ингээд амар их юм асар их юм өөр хүмүүс өөр бодол өөр экспириенсүүдийн дунд ингэсэн чинь би амар ингээд ганцаардаад тэгээд сүүлд ингээд тэрнээс л болж ерөнхийдөө депрессэнд орсон юм шиг байгаа. Би юу нэг хийм бэ гэж бодоод. Тэгээ яг өөр хүмүүстэй уулзахаар миний өөр зан гаргаж ирээд чамд тийм мэдрэгдсэн үү? Ингээд Канадад юу н очиход. Тийм надад өөрт бол нэг амар тэгж мэддэг. Эсвэл би зүгээр тэрнийхээ одоо нөгөө хэцүү байсан ч гэсэндээ тэрийг яг одоо би ингээд хүмүүсээс ондоо байгаа болохоор эсвэл миний бодол, миний принципл те миний зарчим өмнө мэдчихсэн юм дондоо байгаа болохоор ингээд энэ гэж би өөрөө бас яг дүгнэлт хийгээгүй байх л та. Гэтэ яг иймэрхүү ингээд ярьжсэн мааныг найз бас яг ингээд Америк руу явсан чинь те миний сурж исэн бүхэл бүтэн юмнууд ингээд ондоо болцсон. Тэ миний үзэж сэтгэжсэн бүх юмнууд ингээд ондоо байна гэл тэгэл яг тэрнээсээ болоод ингээд бүх ингээд амьдрал нь одоо оронгоор хэрэгцсэн юм шиг болоод тэгээд тэрэндээ бас ингээд депрешнтэй тэрнээсээ болоод ингээд ганцаардаа л те сэтгэл готролд ороод тэгээд явж исэн гээд яг ярьсан л та. Яа. Бид нар нөгөө нэг ийм 10 жилд байхад бидний бүхэл амьдралыг 10 жил дотор хэдгэсэн ш тэнд амар олон жилийн өнгөрөөцөн. Тэнд нэг одоо хүмүүсийн хоорондоо бий болгосон нэг тийм юу бид нар хийж болохгүй ингээд заагаад өгсөн юм шиг надад санагдсан байхгүй юу? Ер нь би 10 жил нэг дуртай байгаагүй. Одоо хамаагүй тэр одоо social peer pressure гэдэг бол хамаагүй гайгүй болсон. Одоо тэр хүмүүсээс айгүй хол болсон болохоор тэгэхээр яг тэр 10 жилд ингээд ер нь ингээд харж байхад заавал ингээд өөрийгөө өмөрч юм дуу шуутай явахгүй бол ингээд хүн жоохон дээрлүүлчих гэлтэй. Тэгээл ингээд заавал гоё юм өмсч очих хэрэгтэй юм шиг заавал ингээд нүрээ будах хэрэгтэй юм шиг нэг тийм нэг юм яваад байдаг гэсэн шиг санагдсан. Тэгээд ямар тач өдөр болгон ингээд хичээл рүү явхад надаа ингээд амар юм дарамттай болж эхлээд. Тэгээ би нэг өдөр ингээд ээжд би ингээд сургуультаа нэг явмааргүй санагдаад ах ингээд тэгсэн чи ээж чи тэгэх юм бол өөр сургууль руу шилжчих юм уу гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь би тэр тэгж хэлснийг сонссон чинь сэтгэл амарцсан аахгүй. Ёо яг юм сургуульд бол нэг дээлхүүлээдсэн юм бол байхгүй. Гэхдээ ингээд зүгээр тэр ингээд олон хүмүүсийн дунд ингээд ороод тэгэл одоо зарим тохиолдолд инех хэвээр үед нь инехгүй байх юм бол ч юм уу тий уурлахгүй байх хэвээр иймэрхүү байх хэвээр байсан чинь тийм эмоушнэд гаргацсан ч юм уу иймэрхүү юмнасаа болоод би ингээд одоо тэр ингээд нэг юм дарамт заавал ийм байх хэвээр гэсэн юм гараадсэн юм шиг санагтаад. Тэгээд амар хэцүүс. Гэхдээ яг хаа ээж тэгэж нөгөө нэг одоо за ер нь гарч болно штэ гэдэг нэг тийм гаргасан чинь ер нь дахиад нэг үзээд алдт юм уу гэдэг. Тэгээ ер нь яг хаа тэгээ төгссөн. Одоо ер нь харахад тэгэл тэр бас надад бас амар хэммиг амар заагсан юм шиг санагдаад байгаа 10 жил бас нөгөө сурахгүйгээр гэртээ сурдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Энд айгүй тэр айгүй одоо Монгол байдгаас илүү дэлгэрсэн юм байлээ. Тэгээ тийм байснаас бас ийм өөрийнхөө дургу байгаа иймэрхүү юмд ингэж тийм одоо орчинд өөрийгөө тавихаар ингээд илүү хөгждөг юм шиг бас санагдсан л та. Тийм. Тэгээд яа юугүй нэг тийм байсан.
Тийм ер нь л ингээд сэтгэлээр унах гэсэн тэ сэтгэлээр унах сэтгэл готрол энэ төр гэдэг юм чинь ер нь ингээд нөө би сайн ингээд амар бодчихсон чинь нөө боддоо санаад ордог ш. Ер нь ингээд нөгөө нэг сэтгэл гэдэг юм чинь өөр ингээд дотор байгаа бодол модлоос гарч байгаа юм шүү дээ. Тэгээд сайн ингээд нийгэм гээл ирсэн чинь нэрэл ингээд сэтгэл готрол сэтгэлээр уналтын юмнууд айгүй нөгөө нэг бид нэр өөрсдийгөө бусадтай харьцуулсантай эсвэл би тэр юмыг авч чадахгүй байгаатай тий. Ер нь айгүй их юм материаллык болон тийм субжектив юмнуудаас айгүй их болдог юм шиг санагдлаа л да. Тэгээд ихгүй дээ. Би бол ямар нэгэн буддист юм хам ерөөс сонирхдаггүй нөө шүтдэггүй. Гэхдээ би нөгөө нэг бүрийн университетийн буддагийн философи гэдэг нэг бичлэг байсан байхгүй юу? Тэрэн дээр ингээд буддагийн философиудыг ингээд дүгнээ бичсэн. Хураад хэлсэн. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр нь ер нь бол ингэсэн гэж аахгүй юу? Би тэг бодоод ер нь depression яаж ингээ ангид байх вэ энэ төр гэсэн чинь зүгээр яхаа бодож сэтгсэндээ л толгоо өвтгөж те ингээд нөгөө зүрх өвтгөж байгаа дотор ингээд айгүй хэцүү болж байгаа юм болохоор нийгмийн хамгийн том зүйл нь нийгмийн pressure. Тэгэл хамгийн гоё зүйлийг өмсөх хэрэгтэй, гоё сургууль явах хэрэгтэй, энэ хүмүүст онц харагдах хэрэгтэй, тий гоё машин унах хэрэгтэй, байшин унах хэрэгтэй. Тэр болгоо ингээд сэтгэлийн зовлон болсон доо амар зовоод байгаа. Тэгээд тэгснээ тэр нөгөө бүрийн университет тэгсэн аахгүй одоо яг би яг тэрийг л үзэн өөр юм үзэг байхгүй бодгийн талаар тэгэхээр тэрийг л ярьж байгаа шүү. Тэгсэн чинь ингээд боддоо өөрөө яг ижлэгэн хүн байсан. Тэгээд ингээд айгүй ингээд зовж байгаа хүмүүсийг хараад өөрөө зовоол те ингээд ер нь амар тийм сэтгэл хөдлөл амар дээшээ доошоо байхаар хүний амьдрал ер нь айгүй амар хэцүү юм байна. Тэгээ яаж ингээд сэтгэлийн амар амгаланг болох вэ гэдгсэн чинь зүгээр л ингээд ийм материалик зүйлүүдэд гэдэг юм уу нэг тийм юм нөгөө сэтгэлийн хөдөлгөөн болох хүртлээр өөрийгөө трейн хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүн намайг яаж харах нь хамаагүй. Би хүнд яаж харагдах нь хамаагүй. Тэгээд ингээд зүгээр л өөртөө амар тийм контенттэй аз жаргалтай бай. Одоо зүгээр нэг боддоо олох нь цаашаа. Гэхдээ зүгээр бид нар болохоор зүгээр өөртөө л амар тийм аз жаргалтай байх гэж хичээх хэрэгтэй юм шиг байна. Бус хүмүүсийг үл тоогоод. Тэ. Яа. Харин тийм. Бидний нэг юм нөгөө өмнөний санг дээр яг ярьчихсан шүү дээ. Бид нар ингээд нөгөө надаас одоо ингээд одоо мөрөөдөл бараг юу болцсоохгүй. Одоо мөрөөдөлгүй бол хин ч биш болоод. Тэгээ мөрөөдөхөөр нөгөө нэг юу байхгүй байгаа хүн мөрөөддөг шүү дээ. Тэгээд ингээд одоо ингээд зурагч мөрөгтөр ч юм уу TikTok те ямар нэг юмнаас ингээд өөрөөс нь илүү ингээд гэж өөрийнхөө хэмжээнд бодоод тэгээд нэм стандарт гаргаад ирсэн. Тэгээд тэрэндээ хүрч чадахгүй байх юм бол ингээд амар нөгөө одоо өөрийнх нь контролоос гарсан юм байдаг байхгүй заримдаа ингээд зүгээр одоо ямар нэгэн одоо улс орны байдал бол зөвхөн яваад тахаар ингээл өөрт нь нөлөөлчихөж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг яаж чадахгүй өөрийнхөө хэмжээнд тэгээд тэр нь ингээл хүний одоо нөгөө нэг хүнийг амар жижигхэн мэдрэмжийг төрүүлдэг баха. Тэгэл сэтгэл готрол жоохон ороод ингээл явцдаг. Ер нь одоо ингээд гэхдээ би бас тэрийг ингээд миний ганцхан юм байдаг ч магадгүй л те эсвэл бус хүмүүсээс адилхан юм мэдэрдэг гэж магадгүй. Өөрөөсөө бас амар хүнсэж жаажилт юм шиг санагдаад. Жаажилж ижил угаасаа тэр ялгааг хараад байгаа шүү дээ. Энд чинь шөмжлсөн сэтгэлгээг бид нар бас сургаж байгаа нөгөө их сургуульд ч юм уу одоо ажил дээр ч юм уу те юмний нөгөө нэг ялгаа илүү сайн хийж сурах тэр юм аяндаа ингээд харчингууд одоо ингээд бид нар ингээд жоохон байхад ингээд чадлаараа зураг зурлаа шүү дээ. Тэнгүүд мэдээч ингээд 20 жил зурсан 30 жил зурсан хүмүүсийнхтэй харьцуулахад бид нар юу ч шүү дээ. Тэнэг зургууд доош. Гэхдээ бидний хувьд тэр үед нөгөө нэг зурсан юм харахаар л ямар гоё санагдал. Тэрийг хамгийн хайртай хүмүүстэй бэлтгэлж мэлгэлэл ингээд явдаг байсан шүү дээ. Тэрэн шиг ингээд
амар их ингээл одоо юм ингээл үзэл ингэчгээр ингээд юмны бас ялгааг амар ингээд харшаад иддэг болчтой юм шиг. Аха. Би одоо ингээ их сургуульд сурснараа ч тэр юм уу одоо нөгөө манай сургуулийн одоо ганц тэр мото гэдэг юмд шүмжтэй хандаж сурах having a critical thinking гэдэг тэр юмыг амар заах гэж үздэг байсан байхгүй юу? Аха. Одоо Simon дээр ингээл юу шалгуур эдрийг харах юм бол critical thinking гэдэг юм бүр sectionтэй тэрэн дээр ноноо өгөөд хэр их оноо авч байгааг ингээд дүндэг. Тэнгүүд critical thinking гэдэг чинь болохоор одоо бүх санааг ингээд шүүмжлэх болчдөг. Одоо ингээд за тэдэнд насны хүмүүс их хөчлөн одоо ийм юм одоо хүсдэг мөсдөг гэж тавьчлаа штэ. Одоо мэдгүй машин шийдэр хүсдэг ч юм уу. Тэнгүүд нэ өөр нэг юм н орж ирсэн ээ. Машин хүсэх нь нэг төрлийн буруу те. Энэ бол бидний нөгөө нэг өссөн орчноос болж байгаа юм аа гэдэг ч юм уу те. Аха. Чи өссөн орчноос ганцхан тийм болоогүй. Энэ бол цэвэр хүний нөгөө нэг өөрөөс нь шалтгаалж байгаа зүйл гэдэг юм ганц гаргаж ирээд ингээд юу ч хизээж 100% зөв байхгүй юу. Ингээд нэг дандаа ингээд нэг юмыг ингээд өгөөсгөж ингэж яадаг иймэрхүү юмтай болохоор тэр юм уу одоо ингээд юм харахаар амар хурдан ингээд шүмжлэх гэдэг нэг тэр нэг миний нэг зам бас байгаад идэг. Тэгээ яг тэр нь ингээд нөгөө миний тархин дотор ингээд өөрийгөө амар ингээд шүмжлээд идэг байхгүй юу. Бусдыг тэхээсээ илүү би өөртөө амар хатуу ундаддаг. Тэгэл ингээл нэг юм одоо алдаа хийчлээ штэ. Ёо шүнжэнгөө ингээд нөгөө нэг хийсэн юм а бодож ингээд ичт мичээд ингээд унтахгүй заяа. Тэгэл ямар нэг юм ингээд болчонгууд ёо тэрийг ингээд тийчихгүй гэдэг ч юм уу нэг тийм юмыг ингээд амар easy going хүлээж чахгүй ингээд зөөлхөн хүлээгээд авчихгүй ингээд айгу хүн дээр бодвол тэгэл амар хэм бодоол ингээд нэг өөрийгөө тэгээд дээ. Миний болохоор тэгдэггүй юм шиг байгаа юм тий. Арай нэг тайван дөө юм аа ингээл зохицуулч тийм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Тийм нэг амар тэгэж obsessively өөрхөө fail юуны хадлаар малаар нэг амар боддггүй л дээ. Гэтэ чиний тэр одоо тэр симптомууд гэх юм уу? ADHD-тэй холбоотой юм шиг байгаа юм тий. Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Харин тийм ADHD гэж яг юу юм бэ? Тий хүнээрээ өнөөдөр бас тэрийг ярэ гэж бодож байсан юм. Би нөгөө сүүлд 12 сарын 4-нд онцлогдсон байхгүй юу? 23 оны 12 сарын 4-нд эмчтэй нэг цаг ярина яг тэр юугаар мэрэгсэн хүнтэй. Тэгээ ярахаас өмнө эхлээд маш их нөгөө ийм одоо асуултанд хариулаад тэгээд тэр асуултнууд чинь бас нөгөө чамайг хувьдаа мэддэг хүн хажуунаас чинь бас ингээ хариулах ёстой. Аха тийм үү. Тэгэж ингэж чамаас гадна өөр хүний бодлыг ингэж асууж тэрийг ингээд уншаад дараа нь тэр асуултууд нь тодруулж суугаад тэгээд ингээ гаргадаг юм баггүй юу. Тэгээд тэр нэм асуултны нэг юм одоо ямар метод өдрлөлтэй вэ? Энэ ер нь ADHD-г юу ноошлоход яасан нэг стандарт гаргаад ирсэн. Сүүлд ерөнхийдөө зөвхөн саяхан гараад ирсэн юм бас биш. Ерөнхийдөө сүүлийн 200 300 жилийн турш ерөнхийдөө эмчнэр ингээд нөгөө нэг иймэрхүү одоо нэг симптомуудын ингээд ерөнхийдөө боловсруулсаар агаад яг за ийм имийг ADHD гэдэг юм аа гэдэг юм гаргаад ирсэн байхгүй юу? За ADHD-ийн болохоор нөгөө attention deficit hyperactivity disorder гэсэн үгний товчлол. Тэнгүүд нөгөө монголоор энийг бүр ингээд бас орчуулаад тавьсан байлээ. Анхаарал дутагшмал хит хөдөлгөөнтөх эмгэг гэнэ. Тий наача яг наач байхгүй. Тэгээ ADHD болохоор дотроо 3 төрөл өгдөг. Impulsive hyperactive гэдэг нь нэг төрөл заяа. Айгуу нөгөө нэг амар огцом юмнуудыг шийддэг хүн бохгүй яа. Хөдөлгөөнтэй ингээд бүр ингээд тайван сууж чаддггүй тий. ADHD inattentive and distractible гэдэг нь болохоор нөгөө төрөл нь одоо
анхаарал нь төвлөрдгөө. Тэгээ ямархан ингээд сатаарчдаг юм төрөл. Тэнгүүд гурав дахь нь болохоор энэ хоёрын холимог нь баггүй юу? Impulsive, тэгээ hyperactive, тэгээл анхаарал нь бас төвлөрдгөө, ингээд амархан сатаарчдаг тийм төрлийн хүн. Тэгвэл би болохоор combined type нөхгүй юу? За. Combined type нь болохоор ингээд одоо би өөр төрөж авах юм бол би юм амар амархан марц санаад хаяа явчихдаг хүн баггүй юу? Би англи дэрснээсээ хойш нийтдээ 4 зонтог хайсан. 2 удаа дэлгүүрээ хайсан. 3 удаа банкныхаа картыг хайсан. Oh my. Тэгээд ерөнхийдөө зөвхөн англид гэхгүй өмнө Монголд байхдаа би бас маш олон юмудаа ингээд зөөр хаяал мартаал ингээд явцдаг. Ер нь тийм л эс. Тэгээд энийгээ мартахгүй шүүгээд ингээд яхаал тэгж өөрийгөө сануулж мануулж юм тэнэгэлж авахгүй бол юм мартчихдаг. Тэгээд өөр нэг симптом болохоор ингээд одоо ингээд чи ингээд номыг сонсуулаа заяа. Тэгээд хажууд чинь нэг хүн ингээд хөлөө ингээд нөгөө нэг хан цогтдог юм хүмүүс байдаг штэ. Ингээд чимээ өсөл үзэгний артлаа ингээд байнга ингээд дараад байдаг. Тиймэрхүү хүмүүсийн хажууд ингээд суухаар би төвлөрч чаддаггүй байхгүй юу? Тэгээд ингээд амар уур өрөөддөг ингээд тухгүй байлгаад тэг би ингээд энэ ч уурлах ёсгүй юм зүгээр л ингээд өөрийнхөө юм хийлдэй гэл ингээд өөртөө тэгвэл юусоо тэгж чадахгүй ингээд тэрэндээ амар ингээд ягаал тэгээд ихэнх одоо эдээштийн симптомд нь ингээд хүн болгонд байдаг чанарууд тахгүй юу? Тэр нь зүгээр ингээд хүмүүс тэнгууд тэгэл наа чи хүн болгонд л байдаг өвчин юм биш үү гэд тэнгууд яг зүгээр яг энэ чиний амьдрал тэгэхээр нөлөөлж байгаа шалтгаалж хүндээс шалтгаалж өвчин гэдгийг онцлоод байгаа байхгүй юу? Тэшгүй хүн болгон л юмнуудаа мартна. Хүн болгон л одоо ингээд төвлөрч чадахгүй байх үеуд гарна. Тэр нь ингээд тэгээд бас нэг юм нь болохоор hyper focus хийчдэг. Одоо ингээд нэг юмдаа амар төвлөрөөд ингээд юм хийж ин заяа. Хажуунаас нь чи орж ирээд юу ч хийсэн ингээд ерөөсөө юу яахгүй. Сонсохгүй. Дотор ингээд толгой дотор нэг юм бодсон ингээд явж илаа штэ. Би ингээд юм бодонгууд ингээд чимээгүй болоод ингээд ачдаг. Тэгээл тэнгүүд манай найзууд одоо ингээд мэддэг болсон заяа. Наа чи яг юм бодож шүү. Одоо чи юу ч ярьсан. Чи ахаа л гэж хариулна. Яг тэгтэй. Анакоос бүр яг тийм ээ. Ялчгүй тийм. Тэгэл ингээд удаан хугацаанд бас анхаарлаа төвлөрүүлж одоо бас чаддгүй юм уу? Одоо зарим үед ингээд одоо яг сонирхож байгаа юм бол hyper focus хийж байгаа. Тэгтээ сонирхгүй байгаа юмд ингээ 20 минутаас дээшээ ингээ анхаарлаа төвлөрүүлэхээр чадахгүй. Дараа нь одоо юу за энэ үнтэй уулзчаа дараа нь ингээд юу ихлээ энэ төр ингээд амьдрал бодоод өмнө нь болсон өчтөр шин юу боллоо тэр юмудаа ингээд бодоод ингээд сочдөг заа ёо бүр ингээд тарих бүр ингээд амрахгүй тэгснээ ингээд шүн унтах гад ингээд хэвтэн штэ нэрээ би тэрийгэ хийлүү энийгээ яалаа нэрээ тэр хүн лөө мэйл бичих мартцсан байна гэл ингээл бүр ингээд тэгэл тэгснээ зааж та одоо дараа 7 хоногийн тэд өдөр тийм хийн тэрийгэ одоо яах гэж байгаа илээ нэрээ тэр хүртэл би юм одоо хойшлуулсан байгаа юм шүү ёо гэд ингээл шүн ингээд тэгнээс бол унтаж чадахгүйгаасаа болоод ингээд нойрны асуудалтай тэгээд ингээд нойрны юм сүлдээ үйлчлэх байлцсан нэг нойрны юм бэ энэ эсвэл айгаа муу юм уу ингээл уучаал унтгаал тэнгууд ерөөсөө үйлчлэгээ байлаа. Тэгээ би бүр сүлд ингээд өглөө унтаад өдөржингөө унтаад тэгээд шүн орой морой 6 мургаа эцэрэд байгаа байхгүй. Тэр бас жоохон бас ихэнхдээ эдээчтэй хүмүүсийн юу. Тэгээ эдээчтэй бас нөгөө ийм өсгөл готролтой амар адилхан ийм шинж тэмдгүүдтэй байдаг болохоор тий яг уусаа стресстэй депрешнд орсон байгаа хүмүүс чинь амар нөгөө юм мартаж сандаг ч юм уу ингэчдэг тэгэл амархан юм жоохон ингээл irritated болно шүү дээ жоохон ингээл уур нүрэл annoyed болол ингэчдэг болохоор бас яг depression юм болоо ADHD юм болоо мэдэхгүй яваадсан. Тэгээ би өөр өөрийгөө одоо бас depression гэж хэлж болохгүй л ADHD гэж магадгүй. Тэгээ ер нь өөрсдийгөө онцлуулж чадаагүй хүн байх юм бол ADHD бас ерөнхийдөө амар нийтлэг байдаг гэж байна. Тий, ер нь бас нийтлэг. Гэтэ ADHD-г бас нөгөө эмгэг гэж хэлэхэд аюу хэцүү байхгүй юу?
Зүгээр л яг айгу өөр юу өөр төрлөөр сэтгэдэг хүн гэх юм уу? Ер нь эдээштэй хүмүүс амар нөгөө ийм creative байдаг. Ер нь юм шинээр сэтгэж хийх юмтар иймэрхүү юмд айгу сонирхолтой. Ягаад тэгэхээр шинээр юм туршиж хийх сонирхолтой. Нэг юм давтаж хийгээд ах амар дурггүй. Тий. Тэгэхээр ингээд байнга ингээд одоо шинээр ингээд нэг ийм санаа хэрэгтэй юм байна гингүүд нөгөө айгу олон санаа дэвшүүлж чаддсан мөртлөө нэг юм тууштай хийгээд явахад айгу хэцүү хүмүүс. Тийм тэгээд Монголд онцлог хүмүүс ер нь байдаг юм билээ. Тэгээд хэрвээ иймэрхүү асуудалтай хүмүүс ах юм бол бас эдээштэй онцлуулахад бол гэмгүй шүү гэж хэлэх гээд. Түрүүн чинь эмгэг гэж бол биш гэж тэглээ штэ. Тэгээ зүгээр эмгэг өвчин хоёрын ялгааг би ингэж бодоод байхгүй. Эмгэг нь болохоор зүгээр ингээл яг амар байнга байж идэг. Тэгээд бүр алга болно гэж байхгүй юмыг би эмгэг гэж нэрлэх гээд байгаа байхгүй юу. Өвчин нь болохоор зүгээр нэг юм temporary те яваад ирчих болдог. Нэг юм богино хугацааны юм шиг тэгээд ингээд эмчилж мэмшээд болцохоор юм шиг бодогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр өвчин эмгэг биш гэвэл чи бас өөр хэллэг байгаа л хальтаа би бас. Эмгэг үг нь бол мөн л disorder чи эмгэг хүмүүстэй. Гэхдээ нэг одоо энийг нөгөө нэг disability гэж хүмүүс хэлээддэг байхгүй нөгөө. Disability бол биш гэж байгаа. Хөгжлийн бэрхшээл биш гэж юу? Одоо нэг англи болохоор эдээчдэг амар чухалчилж авч үздэг байхгүй юу? Одоо би яг яасан бэ гэхээр сүүлд нөгөө сургууль сурдаг байхдаа эдээчдийн шин тэмдгүүд илрээдсэн болохоор би эмчтэй уулзаад тэгээд сургуулиас зөвшөөрөл аваад надад шалгалтанд 20% extension өгсөн байхгүй одоо тэнгуү 1 цаг 30 минутын шалгалт байлаа гэхэд тэр чинь 1 цаг 50 минут болоодсан уу. Тэгээд одоо ингээл хийх ёстой цагт нь ингээд илүү өгчдөг. Тэгээд эдээчтэй хүмүүс чинь нөгөө хаяа ингээд юм унших гэхээр ойлгодгүй. Зүгээр л ингээд common information тэр ингээд нэг өгүүлбэрээ дахиж 4 мөрөд татчих уншиж ингээд гинт ойлгодог ч юм уу нэг тийм юм байгаа гэдэг болохоор илүү хугацааг өгч нөгөө яадаг тийм юм байсан. Тэгээд дедлайн нэг тулгаж дандаа юм идэг хүмүүс эсвэл хоцорчдаг. Тэгээд тийм болохоор нөгөө ямар нэгэн одоо assignment тиймэрхүү бие даалтуудыг өгөхөөрөө хэдэн хоногор сунгаж болдог тийм их хүртэл өгчээсэн. Би тэрнтэй тултаа миний одоо дүн өдр аюу дажгүй гарсан. Тэгээ би тэрийг 2 дахь жилдээ онцлуулж чадаагүй сүүлийн жилдээ л онцлуулж чадаж тэрийг авсан. Тэгээд хэрвээ 1-2 дахь курстэй тэрийг авсан байсан бол илүү байсан байх гэдэг. Тийм, илүү сайн нөгөө нэг ингээд эрхээ ашиглаж болох байсан байлээ. Тэгээд мдэггүйгээсээ болоод аюу сүүлд онцлогдсон. Тэгээд өмнө нь одоо ингээд ADHD-тэйгээд онцлуулчлаа шүү дээ. Тэгээд яг одоо сургууль дээр тийм perk байлаа гэж байх юм байна. Гэхдээ ер нь бол бүр зүгээр ингээд бүр зүгээр болдог зүйл бол биш юм шүү дээ. Зүгээр байнга л ингээд артлан байж гин. Тэгээд тэрийгээ зүгээр өөртөө байгаа гэдгийг мэдчих юм бол одоо жишээ нь саяны сургуулаас ингээд perk авдаг шиг нэг тийм юм байж болно. Эсвэл зүгээр одоо мэрэгжил зэрэгчлээ те ингээд заавал фокуслах тийм удаан хугацаар фокуслах шаардлагагүй тийм юм сонгож болно гэсэн юм байгаа юм байна те. Тийм. Тэгээ ер нь ийм ADHD-гээд өөрийгөө мэдчих юм бол юунд дутагдaltaй чанартайгаа ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ ажиллаж болно гэсэн. Одоо жишээлбэл би ямаа айгу мартчихдаг байхгүй. Одоо дараа 7 хоногийн тэдх өдөр би ажиллахгүй юу гэж бодсноо. Эсвэл тэр өдөр нөгөө хүнтэй уулзна гэж тохирсон байсан юм мартчихдаг. Би энтэй яаж тэмцдэг вэ гэхээр календар дээрээ заавал нөгөө нэг бүх юмаа тэмдэглэдэг. Тэгэхгүй бол мартчихсан юмнууд амар их гарч ирсэн аахгүй. Нэг удаа нөгөө сургууль дээрээ сурж байхдаа хажуугаар нь ажил хийдэг байсан чинь ажлаа нэг өдөр нөгөө нэг байхгүй тэмдэглэхээ мартаад очихоо мартцсан. Тэгээд тэгсэн чинь манай менежер чи хаана наа гэж бичсэн чи би гэртээ ингээ байжс. Тэгээ би дотор ингээ нэг юмд хоцорсон мэдрэмж төрөхөр амар хэцүү байдэн штэ ингээ. За одоо жишээлбэл чи нэг шалгалт амар чухал шалгалттай байлаа гэж бодоход
Сэн ч гэсэндээ шалгалтаа ингээ өнгөрөөчлөөгөө боддоо. Аха. Oh my god, би бүр тэр Яа. үед бүр амар ингээ сандраад тэгсэн чинь тэр өдөр тэгээ айгу сэтгэл дундор байсан чинь маргааш нь дахиад ажилдаа яваагүй заяа. Яа. Хоёр дахь манай менежер чи хайдчих гээд би тэгсэн чинь уйлаад заяа ингээд гэхдээ би ингээд үнэхээр чадахгүй нэ гэд манай нөгөө нэг найзтай би уйлаад тэгсэн чинь манай найз надад тэнэглэн дотор өгч байгаа байхгүй. Чи энэ дээр ингээд хамаг юм тэнэглэж цаа юу. Нөгөөх нь ийм календартай юм тэнэглэн дотор би бүр тэр үед бүр амар яаж байсан амар сэтгэл санаагаар амар унжсан. Яа. Тэгээ тийш ийм байна. Тийш тэг хүмүүс ч одоо ингээд одоо Монгол жишээлбэл амар их хэл байдаг бах. Тэгээд ингээд дандаа мартаж санцсан те. Тэгэл нөгөөдөлг амар бүтлгүү гэж байнга дуусдаг. Заавал тийм бүтлгүү биш ч юм билүү. Тэг үнэхээр эдээчтэй санахгүй. Тэгээд тэрийг өөрөө мэдэхгүй болохоор яаж яаха арга хэмжээ авах мэдэхгүй ч юм билүү те. Тийм шүү. Яг үнэ. Одоо ингээд бас нөгөө нэг бага ингээд байхад ч юм уу цэцэрлэгч байхад нэг тийм амар хөдөлгөөнтэй бандер байдаг гэсэн үү? Аха. Тэр бас юу ихгүй юу? Уг нь early childhood-д нь хүмүүс ямшлагдаг ихгүй энд. Аха. Жохон бахт нь 10 нас орчимтай бахт нь ерөнхийдөө онцлолцоод тэгээд эртхэн онцлуулаад тэгээд бүх юм арга хэмжээг ингээд эртхэн аваад ингээд яачдаг ихгүй. Монгол тийм байдгүй. Тэнгүүд нөгөө өргөний өчиг чи яад ингээд хөдөлгөхгүй ингээд байж чадахгүй байгаа юм бай гэж багш нараа амар загнадээ штэ. Хүүхдүүдийг нөгөө хүүхд нь ингээд зүгээр ингээд төвлөрч чадахгүй ингээд амар хөдөлгөөнтэй тэгээд ингэждэг. Тэр бас нэг шандар нөхгүй юу? Аха. Тэгээд гэхдээ одоо нөгөө ADHD бас айгүй overhyped болоод байгаа гэсэн тийм criticism бол байгаа. Яалтчгүй амар олон хүн сүл уншилтаад эхэлсэн чинь эн чинь ингээд бараг зүгээр л хүний нэг юм personality онцлог юм биш үү? Та нар ингээд тэрийг ингээд өвчин гэж ингэж хараад байна гэд болоход тэгээд эн чинь хүн болох нь л бас байдаг юм гэд ингээд айгүй хэм басан. Тэрийг бол би үнэхээр мэдэхгүй байна. Нааг яхаа ингээд мэддэг бас өөр нэг хоёр ихч мэгч маань ингээл чи эдээштиг баха гэж амар хэлжсэн байхгүй юу. Гэхдээ энэнийг бас шүүмжилдэг юм нь болохоор ингээд ерөөсөө одоо ингээд хүмүүс ингээд ижлэхэн ингээд хугацаатай юмд ингээд бүгдээрээ зэрэггүүлэн штэ. Тэнгүү тэнд ингээд disabilityтэй хүн ингээд цуг өгөх юм бол мэдээж хажууд байгаа хүмүүсээс илүү хурдангуй чадахгүй штэ. Тэгэхээр ингээд ийм ижлэхэн боломжийг ингээд олгож чадахгүй тэдэртэй тэнцээр хагаад ингээд they're so like dumb with it. Тийм бол тэр нь башиг иймэрхүү одоо хүмүүс зориулсан илүү ингээд ийм ойлгоо одоо туслах тиймэрхүү юмнуудыг бол энд ингээд хангаж өгöd байгаа байхгүй. Ижлэхэн одоо тэгээ бид нар амар юм Монголд одоо жишээл шалтгаанд очлоо гэтэр гэл нэг тийм ярьдаг. Бас тэрийг бас хэмтгээр хэлж мэдэхгүй нэ. Тэр Монголд одоо яад юм аа. Тэгэл ер нь иймэрхүү байна дөө. Тэгээ ер нь ADHD чинь бас амар overthinker болохоор би амар бас их юм бодоод иддэг л хэл дөө. Гэхдээ одоо ингээд тийм дутагдлынхаа талаар гэдэг юм уу? Ингээд ондоо байгаа юмныхаа талаар мэдчингүүд aware болоо те би ингээд байгаа юм ингээд юм байна гэж мэдчингүүд нэгээр нь засахад айгу зүгээр ах уу. Түрүүний нөгөө календар дээр хөтэлдэг болдог шиг. Тэр чинь ганцхан симптом нөө штэ босод нөөс олон симптомууд байгаа. Тэр болгоныгоо трит хийж ч юм уу эсвэл тэрнтэйгээ эвлэрч амьдарч сурхал ахалтаа тий. Би бас нөгөө чиний юуг асууя гэж бодсон юм. Манай Мина ч нөгөө зүрх муутай юм уу? Зүрх муутай юм уу? Тий ингээд бид нар хамт ажилладаг байхад Мина ингээд бид нар ажил дээрээ фүүс болтой. Тэгэл футбол ингээд тоглолол бүгдээрээ амар refresh болол гоё болол ингээл Мина тийм зүрхнийхээ хэмээг шалгацсан. Тэр чамд одоо амар anxious person болчихсон шүү дээ. Мэдгүй би одоо тэрийг мэдээгүй шүү дээ. Тэр юу юм бол зүгээр л нөгөө мэдгүй. Гэхдээ та нарын ч гэсэн зүрхний цохилт амар дээр болдог байсан баха. Зүгээр тэр л намайг нөгөө нэг байнга ингээд намуухан байгаад байгаа болохоор тэ ингээд ганц хоёр удаа ингээд гараад ирчингүүт намайг амар сонирм болгоод байсан баг л та.
жоохон тохгүй байсан. Тэрнээс шал тийм муу зүйл бол биш лээсэн л да. Тэр гэхдээ мэдгүй миний зүрх зүгээр хаа би үзүүлэг штэ. Яа, гэхдээ ер нь бол зүгээр тийм anxiety attack матакнд бол ордог. Гэхдээ тэр нь би бас бодод аамаа. Би одоо бас амар гайгүй болоод тах шиг гэж басна тий. Эсвэл тийм байдалд орохгүй гар зүгээр амар comfortable байгаад байгаа хэл та. Тэгээд шинэ юм хүм хийхгүй шинэ амьтанд уулзахгүй байгаа болохоор тий гэдэг шиг. Чи тэгтээ нөгөө анх нөгөө ажиллаа эхэлж байхад чамд бас айгүй хэцүү байгаа гэсэн шүү дээ. Ахаа. Тэрнийхээ талаар яриач. За гэж басна. Тэрний талаар угаасаа нөгөө нэг ажил эхэлж байхад чинь би ингээд англи хэлээр орж ирж байгаа. Тэгээ өөрийгөө амар тийм чадваргүй гэж бодож байгаа юм тий. Тэр гэхдээ бас юутай амар холбоотой юм билээ л дээ гэж би бодоол энэ. Одоо нөгөө fear of failure шүү дээ. Тийм. Алтхаас айц. Сандардаг тийм өвчин гэхээс илүү би зүгээр нөгөө алтхаас айгаал ингээд ажилгүй болчвол тий. Сэтгэл төвших яг зөв. Тэгэл ажилгүй болчвол яах вэ? Одоо мөнгө төгрөг гээл тэгээ тэрнээс авахлал зөндөх бодох юм байна штэ. Тэгээд тэр алтхаас айх тэр юмнаас болоод сэтгэл нь төгшөөл тэгээд тэрийг л айгу хүнд хүлээж авдаг юм шиг байгаа юм гэж бодсон. Тэгээд анхандаа ажил дөнгөж орж байхад нөгөө нэг ажлынхаа хүмүүстэй дасаагүй эсвэл ажлынхаа нөгөө арга барилыг олоогүй юу хийхээ мэдэхгүй гэдэг юм уу. Тиймэрхүү нөгөө тодорхойгүй байдлаас болж яг тэр нөгөө алтхаас айгаа те намайг халчих үедээ одоо би туршилтын хугацаанд байгаа штэ гэд тэрэн дээр ингээд амар том акцент өгөөд айгу төгшөөд исэн юм шиг санагдсан. Тэгээд одоо ч гэсэн би одоо ингээд яг уу хийж байгаа юмдаа жоохон одоо familiar болж ажиллаа жоохон мэдэж эхэлж байгаа ч гэсэн тий миний чадвар бүр амар тийм дээшлжээгүй байгаа штэ ажиллаа орж 3 жил болж байгаа гэд. Гэхдээ ингээд одоо бол гэхгүй юм дэ. Ер нь ингээд яана би ингээд халагчвал яана ингээд тэгээ зах зээл айгу муу байгаа ингээд энэ тэнд чинь ажилласаа шууд халагдсан тийм юм амар сонсогдож юмстай л дээ. Google халан гинэ. Баахан тийм юм яваад хаар чинь ингээд айгаал байнга айцтай. Байгаалаа. Тэгээд би ихчтэйгээ өнөөдөр бас яг ярьжсэн чинь манай ихч тэгдэггүй гэсэн. Тэгээд нэг ажилтаа тэгтээ амар удаж байгаа тэгж байгаа юм шүү. Тэрэндээ бүр ингээд тасчгаар ч одоо нөгөө ивая олцохоор ч тэр нь айдас байха болоод move on болсон юм шүү. Үгүй тэгээ би одоо хүртэл ингээд яг хүчтэйгээ тэр нааш мэдрэмж өгөхгүй байгаа. Яг тэгэхээр би туршилтын хугацаа дууссан. За ядчил би нөгөө full timer байгаа. Тэгээд ядчил миний worth-ийг энэ хүмүүс жоохон ч гэсэн харсан байгаа гэдэг утгаараа гайгүй болсон байгаа байхгүй. Гэтэ ингээд үе байж байгаа л ингээл ажиллаа даахгүй болол гэх юм бол ч юм уу тий. Эсвэл хүмүүс захирлаад шинэ ажил өгөөл тэгэл нөгөөдгийг би дөнгөж ихний нүдэрээ хараад амар ойлгохгүй байх юм бол даяа би одоо ингээд дахиад би одоо халагдах юм ахтаа гэл амар шууд тийм бодлоор ч итгэлгээд байгаа. Яа амар хэцүү тий. Манай ажил дээр ингээд ясахгүй би одоо нөгөө зөөгчээр ажиллаж байгаа штэ. Манай нэг хамт ажилтдаг байсан нэг юм охин байсан юм а. Тэр охин чинь Пакистан гэсэн үү? Баггүй юу. Тэгээд надаас өмнө 1 сарын өмнө орсон. Тэгээд technically ерөнхийдөө надаас 1 сарын өмнө онсон чинь надаас илүү байх хэрэгтэй гэж менежерүүд амар бодоод тэгээд тэр охиныг ерөөсөө нөгөө нэг анх ямар байснаас improvement хамгийн баг гаргасан болохоор ингээд тэр охиныг халдсан байхгүй. Тэгээд одоо бүр ингээд амар хэцүү санагтаад тэгснээр манай менежерүүд ингээд хэлсэн юм нь болохоор ингээд тэр охины дүнж халчаад we know it happened because it was in front of us, we were at work. Тэгээд бид нар тэр үед ингээ халагдсныг ингээ мэдсэн. Тэгээд бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Тэрийг дахиад ингэж хэлээд авах шаардлага байгаагүй байхгүй. Тэгсэн чинь бидний ингээ нөгөө ажил эхлэхээс өмнө ингээ нэг жижигхэн митинг болдог байхгүй. Анда. Тэгээд тэр митинг дээр та нар ингээ харж байгаачлан ажилласаа халагдсан. Тэгээ та нар ч гэсэн ажиллаа сайн ихгүй байх юм бол ингээ халагдана гэд.
тэгчихэж байгаа байхгүй юу? Аха. Йоо тэгэл тэгсэн чи надад амар тэнэг санагтаад болтгоо. Like бид нар хизээч ингээд энд ингээд ёо энд ажиллахыг хүсээд ингээд бүр ингээд гуйгаад те like this is my dream job те ажиллаа чи. Гэт ингээд ягаагүй багц чинь ингээд тэгэж амар serious авч үзэл тэгэл like bro like this is not serious at all. So it's just a job like like no service job. За unless нөгөө нэг аллержигаас болоо хүн хүчгээгүй л бол нөгөө нэг тэр хүн ингээд аяга одоо ингээд ууж ахт нь одоо ус нь ингээд дүүрэн байгаагүйгээс болж бид нар 4 стар юм уу 3 стар өгөхгүй л хгүй юу. Тэр ингээд амар им pressure өгөөд би ингээд миний мөрөөдлийн ажил хүртэл надад ингэж pressure өгөх юм бол одоо хэцүү тэгж яхад чи ингээд нэг хиймээргүй байгаа ажлыг маань ингэж амар намайг яах ямар шаардлагатай вэ амар гайхсан. Тэгээд ямар тач ингээд тэр ажлаас алж байгаас ихэндээ амар стресстэй байсан байхгүй юу? Аха. Ингээ халагдчихгүй дээ юм би одоо бол зүгээр би ингээ нөгөө нэг тэр ажил одоо 3 сар болж байгаа. Аха. Авах хэрэгтэй юм бүгдийг авцаахгүй. Аха. Нэг тэр үед эхлэхдээ яг яагаад энэ ажлыг хийсэн бэ гэхээр яг нөгөө харилцааны скилээ жоохон сайжруулъя гэж утсан. Нүүрнгийн тийм ажил ингээ ахаар чинь ямар төрлийн хүмүүстэй ингээ харилцаад ингээ юм байна гэж бодсон чинь тэр юмудаа би авцаахгүй. Одоо яаж арцхыг өнөхөдөө сурцсан. Ажлын ачаал даадаг болсон. Тэргээл одоо иймэрхүү юмнуудыг сурцсан болохоор одоо халсан ч гэсэндээ okay it's fine гэд move on их тийм төвшөндөө очсон болохоор одоо сэтгэл басаа марцсан. It's okay you fire me too. Тийм байна. Тэгэл ер нь иймэрхүү өндөөч тэгээд өөр би хоёлоо ч одоо нэг чамд ярмаар байгаа үлдсэн юмнууд байгаа юу? Толгойд их орчихгүй байна. Би сүүлийн тэр буздагийн дүгнэлтийг одоо л ярьдаг гэж бодлоо сая. Төгсгөлт нь. Аха. Гэтэ тэр яг буздагийн бас шашны юм надад бас амар зөөдл юм шиг санагдаад байдсан шүү дээ. Одоо би одоо яг амьдралынхаа ямар үе дээр байна вэ гэхээр надад ингээ хүн буруу зүйл хийсэн ингэсэн ч гэсэндээ одоо тэг яах вэ гэдэг дээрээ өрчээд байгаа байхгүй юу. Тэгээ өмнө нөгөө нэг терапи эдэрт явж исэн одоо явж байгаагасаараа өөр терапинд Монголд явж исэн. Тэр үед би бүр ингээд амар стрессцэн сэтгэл санаагаар амар унцсан байсан үехгүй нөгөө манай аав нас ороод тэгээд аав нас орсны дараа ингээд нөгөө нэг нийлдэг байсан хүмүүс маа надад ингээд амар их стресс нэмээд байгаа юм шиг санагдаад би юм ч ингээд нэг тийм ад жаргалыг олж чадахгүй ингээд нэг тийм амар сонирн болцсон байсан үеэс байхгүй. Хүмүүстэй ингээд гарч явахаас хүртэл ингээд амар зайлсхийгээл. Тэгээ яг тэр үед сэтгэл зүйчдээр нэг хэсэг авсан юм явцсан юм аа. Тэгээ тэр үед болохоор надад хэлжсэн юм нь болохоор чи бос хүмүүсийг хэдэж өөрчилж чадахгүй. Тэгэхээр зүгээр тэр хүмүүсийг бодох бодлоо л өөрчилчихгүй юу гэж хэлжсэн байхгүй юу? Тэгээд тэр үедээ угаасаа өөрчилж чадаагүй би тэр үед ч одоо 18 таа байсан юм уу та. Угаасаа ингээд бодлоо за өөрчлөлгээд тэгэхээр шууд өөрчилж чадахгүй байдаг. Тэгтээ одоо хүртэл ингээд бодож явдаг. Эсвэл тэгмэд угаасаа миний хүчнээс завсан юм гараад байгаа бус хүмүүсийн одоо амьдралыг харж байгаа өнцөг тэгээд өнөөдрийг хүртэл ингээд тэр хүнийг бие болгосон зүйлс энэ бүх юм чинь тэр хүнийг одоо ингээд тэр хүнийг бие хүн болгож байгаа зүйл шүү дээ. Тэснэ би нэг юм ирснээ чиний ингээд харж байгаа өнцөг чинь буруу байна өгшөн. Гэт ингээд хэлэх гэхээр би тэр хүний туулсан замыг мэдэхгүй. Тэгээ ингээд яхаар ингээл за одоо тэгээд яах вэ? Би л ингээд өөртөө төвлөрөөд ингээл явчих дөө гэл гэдэг дээрээ нэрсэн. Тэгээд хүмүүс өөрсдөө тэгээд ад жаргалтай. Тэгээд өөрийнхөө одоо миний одоо өмнө өчигдрийн би өнөөдөр ингээд сайжирсан болол миний хувьд тэгээ болоод байгаа байхгүй. Яа. Тэгээд өөрийнхөө л ад жаргалыг бодоод ингээд явахгүй бол хүн бас хүмүүсийн төлөө амьдран гэж бас байхгүй юм шиг санагтаад. Харин. Тэгэл ер нь тэгэл миний философи бол тийм байна тэгээд. Тэгээд
Мина бас тэгээд сүүлийн одоо энэ подкастын одоо ярьсан юмнуудыг дүгнээд хэлэхэд айгүй хэм ярьлаа. Тэгээд энэ олон ярьсан юм дотроос та сонсож байгаа бол өөрт чинь адилхан сонсож байгаа бол та ганцаараа юусоо биш. Тэгээд ер нь бол ихэнхдээ л нэг байгалийн хуулиараа гэдэг шиг болж байгаа юмнууд болох хэвээр юмдаа л болж байгаа хаа. Тэгээд Анукагийн хэлсэн шиг өөрөө нөгөө ямар нэгэн тийм сул талтай юм уу, ямар нэгэн тийм сэтгэл эмгэгтэй өдр байх юм бол тэрийг ингээд мэдчихээр дараа нь засахад амар одоо засахад нь цаашаа юм тий. Тэрнтэйгээ эвлэрээд амьдрахад амар амар болдог шүү гэд хэлж байна тийм ээ. Тийм. Яг үнэн. Тэгээд өнөөдрийн зүгээр энэ подкастыг бас хийх болсон шалтгаан зүгээр би одоогоор ийм мэдэрчээ. Тэгээд ингэж мэдэрч байгаа хүмүүс бас байх юм бол тэгээд you're not alone яг Минаг хэлсэн шиг тэгээд би ингээл одоо ингээд амар олон хүмүүстэй ингээд уулзаал уучраад ингээд явхаар яг ингээд өмнө бодож исэн бодол маань буруу болоод иддэг гэд хэлсэн штэ. Тэгэхээр ингээд амар олон хүмүүстэй уулзаад ингээхээр ингээл бодол дандаа ингээл өөрчлөгдөөл солигдоол явж идэв шиг. Тэгэнгүүт ингээд тэр дунд бас өөрийгөө ерөөсөө мартахгүйгээр өөрт чи юу тохирдог тэр бүх зүйлээ хажуудаа ингээд гоё тойруулж тавьчаад тэгээд дуртай зүйлээ хийгээл амар хөнгөн амьдраасаа гэж амар хүсэж байна хүмүүсийг. Тэгээд ер нь сэтгэл гутралд орсон ч гэсэндээ тэрнээс арай нөгөө гутралд орсон ч ашин одоо арай сэтгэл санаар унтсан байх юм бол тэрнээсээ хурдан гардаг тийм арга сураад тэгээд аль болох ингээд тэрэндээ удаан байхгүй тэр юугаас ингээд гараад whatever makes you happy тэгээд ингээд байгаасаа л гэж хүсэж байна да. Яа, анукада баярлалаа. Гой зөвлөгөө байна. Энэ хүртэл сонссон хүмүүс байх юм бол баярлалаа. Тэгээд дараагийн ангиараа уулзцгаая. Bye. Bye.